Одоогор бол Америкийн нэгдсэн улсад Бостон хотын Бринхэн болон эмэгтэйчүүдийн эмнэлэгт тэргүүлэх зэргийн судлаачаар мөн Харвардын анагаах ухааны их сургууль, Харвардын нийгмийн эрүүл мэндийн их сургуульд associate professor үндсэн багшаар сүүлийн 18 жил тасралтгүй ажиллаж байна. Би олон улсын хуулийн фирмд хөрөнгө оруулалт, тэр дундаа томоохон дэд бүтц эрчим хүчний төслүүдээр ажиллаж байсан. Мөн олон улсын арбитрт, Монгол Улсын засгийн газар, Монголын бизнес аж ахуйн нэгжүүдийн эрх ашигыг хамгаалагч гэхлээр ажиллаж байсан. Шинэ үеийн судлаачдын мөн шинэ үеийн ирээдүйтэй улс төр зайлшгүй байх ёстой дуу хоолойнууд орж ирээсэй гэж бас хүссэн. За ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбар, мэрэгжлийн хуульчид, уул уурхайн салбар, нийгмийн хамгааллын салбар гэдэг энэ олон салбар донд хүлээмжшөрөгдсөн ирээдүйн чадварлаг улс төрчид мэрэгжлийн юм баг. За тэр дундаа бас гадаадд байгаа манай сонгогчдын төлөөлөл орж ирээсэй гэж бодсон. Бас энэ дөрвүүдээр дамжуулж дэлхийд байгаа манай монголчууд бас илүү идэвхжээсэй. Манай судлаачид урам зориг аваасаа. Танд ч гэсэн энэ үе таалга нээлттэй байгаа. Та бас хүчлийн оролцогч байгаараа битгий эсвэлтэл хийгээрэй гэдгийг бас ерхий санкын уриалж байна. Намайг Даваа Самбуугийн гаммаа гэдэг сурсан мэдснээ Монгол улсдаа хөрсөндөө буусан, нотлохонд суурилсан эрүүл мэндийн анагаахын нийгмийн эрүүл мэндийн салбарын том тогтолцооны хувьд шинжилэлт, өөрчлөлт, сайжруулалтыг өөрийн баг, хамт олон, багш, эрдэмтэн, судлаачид, оюутан, сайхан залуучуудтайгаа хамтарч шаардлагатай шинжилэлт, өөрчлөлт, реформыг хийж, ялангуяа хүний эрүүл мэнд, эрүүл Монгол хүн бүх бодлогот тусгахдахаар энэ ажлыг Монголдо хийхээр сэтгэл зорилго өртлөө ирлээ. Намайг Оцронгийн Номичмаг гэдэг. Би хуульч мэргэжилтэй. Мөн Парис хот дахь олон улсын худалдааны танхимын дэргэдэх олон улсын арбитрийн шүүхэд Монгол улсаа сонгогдсон шүүхийн гишүүн. За энэ туршлагаасаа үзэхэд бид олон улсын түвшинд өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалахад дотоодын эрх зүйн орчин маань ойлгомжтой, хийдэл зөрчилгүй байх маш чухал байдаг. Нөгөө талаараа дотоодын бизнесийн орчноо бид сайжруулах шаардлагатай. Үүний тулд бид зах зээл дэх төрийн оролцоог багасгаж, мөн шинээр гарч ирж байгаа стартап бизнесүүдэд боломж олгосон тэгш шудраг өрсөлдөөнд зах зээлийн зохицуултыг шинээр бий болгох хэрэгтэй байна. Ингэснээр бид илүү олон аж ахуйн нэгжүүд бий болж, илүү эдийн засаг тэлж, илүү олон ажлын байр бий болно. Ингэснээр иргэдэд эдийн засгийн боломжууд нь нэмэгдэнэ гэж үзэж байна. Тиймээс би 2024 оны Монгол Улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж, өөрийн сурсан мэдснээ дайчлан ажиллахаар зорж байна. Ерөнхий сайдаа багаар нь дэмжи. Монгол ардын нам